Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд үдшимийн дүргийн Late Night нэвтрүүлгийн цоо шин дугаар гар хариуцагчтай хамт эхлэхэд бэлэн болсон байна. Сүүлийн хэд хоног монголчууд бидний бас сэтгэлийг амраасан сайхан мэдээнүүд гарч ирж байна. Тэр юу гэхээр монголчууд зөвхөн орк биш гэдгийг бас баталжээ те. Европын улсууд, бусад австралчууд гэдэг ч юм уу үнэхээр яг оркууд ямар байдаг вэ гэдэг цензурыг тогтоож өгч биднийг аварж байна. Тэгэхээр бүгдээрээ бас тэдэнд талархал илэрхийлэх хэрэгтэй баг. Би бас нэг зүйлийг айгүй гайхаад байгаа. Тэр их олон нойлын цаашийг авч яг юу хийх гээд байна. Тэд нар коронавигийн эсрэг сафид маск олдохгүй болохоор нойлын цаас орлуулад байна уу? Эсвэл нөхрийг буцалгаж уугаад байна уу? Би бас ойлгохгүй байгаа. Манай гэр бол ямар ч хэлсэн нойлын цаас санаа зовхгүй байгаа. Хүүхдүүдийн маань ноорог цаас гэрээр дүүрэн байгаа учраас яг нойлын цаасан дээр алзах шаардлага бол гарахгүй байгаа. Тэгэхдээ дэлхийд дахин хамтдаа бие биенийг ад үзэхгүйгээр гар гараасаа барьж энэхүү вирусыг бас давж чадна гэдэгт итгэж байна. Ялангуяа монголчууд бид ч гэсэн бие биетэйгээ яг энэ хэд хүнд хэцүү үед эвтэй байгаасаа гэж нэвтрүүлгээрээ дамжуулж уриалмаар байна. Өнөөдрийн бидний шинэ дугаарт нэлээд сонирхолтой зочид өргөдөн оролцсон. Ингээ та бүхнээ өмнө олноо Mambo Santi хэмээн алдарсан UB Comedy Club-ийн comedian Santиг урьж байна. Тавтамар л. За одоо ингэдэ. За оромдөргий. Оромдөргий сайн байна уу Санти? За сайн байна уу. Ажил уран бүтээл өндөр үү? Өндөр ухаанаас ирлээ. Бүх хүмүүсээ өргөөх үедээ те буруу ярьж хагаад. За өндөр сайхан байна. Ингээд ярих уу те? Зүгээр суугаа. Ямар юм. Ийш харна өстой те. За одоо өгцгөө өгөөд одоо ярих. Шакира биш те ямар. За. За тийш. UB Comedy Club-ийн comedian болсон. Тэгсэ. Одоо хүмүүст таныг таньдаг Mambo Santi гэдэг нэр маань Comedy Santi болж хувирж байна уу? Ер нь шинэ нэрийг яаж хүлээж авч байна? За ер нь бол одоо шинэ нэрийг хүмүүс их таатай хүлээж авч байгаа. Тий. Хүмүүс гэхээс илүү манай их нэр их баярлж байгаа. Орлогын ам нэгдсэн. Эхнэрээ тий. Орлогын ам нэгдлээ, эхнэрийн ам хаагдлаа гэж байгаа шүү дээ. Эхнэр ер нь загнахаа болсон. Тий. Тий. Одоо тэгээд Mambo нэвтрүүлгээр 10 жил хийлээ. Mambo нэвтрүүлэг FM-с одоо эхлүүлээд. Тэгэхээр хүмүүр хоолоо таньдаг болчих. Байна уу гэдэнгүүт л одоо тий. Ийш харах юм байна уучлаарай. Байна уу гэдэнгүүт одоо 30 цанти гэ тий. Өгөн хороо гэд. Тэгэхээр одоо ер нь Mambo нэвтрүүлэг хүн одоо таниад байгаа болохоор ер нь бол явхаа боллоо. Ер нь бол одоо бууж өгөө. Фэлцээр хагаад төмний булаа. Тэгээд комеди би угаасаа хошин урлагийн мөрөөдөлтөд одоо хаашаа харж ярих юм бэ? За тэгээд ховдод суугаа ээжтэй гэж. За тэгээд хошин урлагийн мөрөөдөлтөд тэгээд орчин үеийн хошин урлаг те stand up comedy Монголд орж ирсэн тэгээд өөрөө үздэг байсан. Тэгээд одоо нэг хэсэг нь болцсон явж байгаа да маш их баяртай байна. За тэгснэ буцаа. Игч Санти. Чи зүгээр гоё надаас сууч. Тэгж болж байна. Тэгээд ингээд хоёулаа хоорондоо нуруугаа харуулахгүйгээр те ингээ явчих болно те. За мань чамаас асуулт сонслоо ийшээ өглөө. Мөн үү? За тэгж болно. Зөвшөөр. За би ингээд энд хийх юмгүй болоод шүү бас. За жоохон анхаараа. За ингээд юу дунд нь солир юм. За хоёр нүдэрээ ингээд комедиан хүн гэж ямар хүнийг хэлдэг? Чи комедиан болцсон уу? Би болоогүй. Би өөрийгөө тэгж хэлэхгүй байгаа. Одоо чинь миний Instagram ч юм уу те comedian Santi энэ гэсэн байхгүй шүү дээ. Би болоогүй байгаа. Эхэлж байгаа, суралцж байгаа. Тий. Ер нь бол сурах ёстой юм бэлээ. Сурах юм маш ихтэй. Маш зоригтойгоор за open mic-д бол оролцдог байсан эхлээд те очоод 1 2 төрүүлээд болох юм байна гэд. Гэхдээ open mic-ийн цаг нь бол одоо дэндүү бага санагдсан 5 минут л ярьдаг те. Би ч одоо тийм 50 минут ярмаар те. Би ч өөр ам банзал хүн те. Тэгээд шууд эмбасид тоглолт хийсэн спешиал. Тэр бол хамгийн зоригтой алхам байсан. Тэнд 2 цаг 30 минут би тайзан дээр чөлөөтэй ярьсан. Гэхдээ тэр бол яг цэвэр жок байгаагүй. Авьяас асгарсан шүү. Тий, авьяас асгарсан шүү. Тэр бол зүгээр одоо хөгжилтэй яриа гэдэг шиг те. Бидний тохиолдсон явдал ч тийм хөгжилтэй л яриа байсан. Ямар ч тэнд панч байгаагүй, пауз байгаагүй те. Тэгвэл би өөр өөрийгөө таних тулд те тайзан дээр удаан байхын тулд айдсаа үргээхийн тулд бол 3 тоглосон. Тэгээд над руу
содоо холбогдсон. Манай комеди содоо. Тий. Чатаар холбогдоод ирээд уулзаач тий. Мэргэжлийн клубт ингээд тоглооч бид нар дэмжийа гэдэг. Тий. Тэгээд би Бататай уулзаад маш их баяртай хүлээж аваад 11 сарын 20-нд UB Comedy Club-т Volume 4-өө тоглоод авьяас сарсан шөнө. Тэгээд 1 сарын дараа гэрээс. Баяр хүргэе. Одоо бас яг үндсэн комедийн үндсэн гараанд гараа явж байгаа тийм. Тий, одоо яг үндсэн гараанд гараад явж байгаа. Тэгээд маш их сурах зүйл байгаа. Одоо Judy Carter-ийн Comedian Bible гэдэг юм ном байна. Тий? Punch гэж үе, одоо Pause гэж үе, хаана одоо ер нь амьдрахын үхий яг энийг одоо сураад тэгээд манад ч одоо шилдэгүүд байгаа шүү дээ. Идрээс одоо бата тий. Тэдрийг үзэн тэгээд яг суралцаад бичээд явж байна. Яг одоо яг шатж байна тий. Даанч яг эд шатаад явж байхад корона гарчлаа тэгээд гэр зурл байна да. Чамар сонсагаан да. Тайван. Хэн хөтлөгч юм бэ? Би арай гэлгэр говцолсон. Намайг хүлдэж ирэх гээд байна. Тий. Санти. Комедиан болгон одоо өөр өөрийнхөө өнгө төрхийг олж авч байна. Содогийн төрөл гэж байна. Тулгаа нэг өөр төрлөөр ярьдаг гэдэг ч юм. Эдгээр од нэг арай өөр төрлөөр. Чи юугаараа бусдаас онцлог байх юм? За, энэ дээр бол би бас нэг комединийг судалж байгаа. Тий. Ер нь манай комедиан золоо гэдээ байдаг тий. Тэр бол 5 хэлтэй. Золоо бол одоо яг миний англи хэлний багш аахгүй. Тэгээ би ч өөрөө төвд хэлтэй Багдалан байсан. Англи хэлний багш би содод болохоор ярих урлаг болон тий жүжиглэх хур чадварыг хичээл орж байгаа. Тэгэхээр би биэндээ. Тий. Тэгэхээр золоо намайг тий золоо чинь 5 хэлээр ярьдаг тий. Аль комедиан чамд ер нь их зүгээр юм бэ? Тий. Тэр номыг одоо орчуулж байгаа тэр Comedy Bible гээд тэгээд яг өөрийнхөө онцлогийг хайж олгож байгаа. Одоо л яг ажиллаж байгаа юм шиг. Яг ажиллаж байгаа. Тий. Санти гэж хүн. Одоо бид нар бол ихэнх нь Мамбо Санти гэдгээр нь тань. Ямар мэрэгчлээ хүн бэ? Би юу? Би мэрэгжлийн одоо сүүлд сонголоо. Жүжигчдийн мэрэгчлэр одоо зохиомж дээд сургууль сурж байна. Монгол улсын одоо гавьяа жүжигчин төрийн сойрхолд Төмөрбаатар гэдэг Цэгмэдийн Төмөрбаатар гэдэг агуу өнөө шавьяар одоо 2 жил суралцаад явж байна. Тэгээд жүжигчин мэрэгчлэр одоо төгснөө. Тий. Яг одоо холбогдож байгаа юм шүү дээ. Ерөн салбартаа байгаа. Тий, одоо мэрэгжил. Чамаг хамгийн олон хүн хамгийн анх таньж эхэлсэн мэдээж FM. Одоо чи FM байсан цаг хугацаагаа сандаг уу? Чи сандаг уу? Сандаг. За, тэр одоо нөгөө нэг ингэж ярьдаг шүү дээ. UFC-ийн тамирчдыг те одоо жуда сүртэй те бокс сүртэй гэж ярьдаг те. Миний одоо өнөөдөр хийгээд байгаа энэ мамбо за комеди бүгдээрээ л FM сүртэй. Суурна. FM одоо мөрөөддөг байлаа, FM-ээр амьдардаг байлаа, 4 жил тэнд ажилласан. Одоо миний найз Мика хөтлөгч маань бас мистер гэд нэрээр тэнд хөтлөдөг байлаа. Би тэр чинь нэг ажилтсан шүү дээ, тий? Нэг микрофоны ахын төсөлтэй. Тий. Цалин буусна андаа буугаагүй андаа гэл тий. Би тэр чи яг л юм. Манай Мишель үнэхээр гоё өндөр залуу. Ширээнийхээ цаанаас бас өндөр нь мэдэгддэм юм уу яа. Мишель босонгод би суудаг байлаа шүү дээ. Ичээд нэг жишигдэх гээд тий. Намайг анх FM-д шалгаж авч ирсэн хүн. FM-ийн хөтлөгч болоход тэгээд Сантигаар би шалгуулж FM-ийн хөтлөгч болж илаа. Тий. Одоо нэвтрүүлэгт нь ороо явж байна тий. Тэр үед гомдож ирсэн бол уучлаарай. Бас нүхөө авахад. Хэрвээ гомдож ирсэн бол энэ нэвтрүүлэг нэлээд хүнд болно сүүл рүүгээ. Тэр үед манай Мишель айгүй гоё хоолойтой. Бид нар чинь нөгөө нэг шалгасан хүмүүс ингэ сонсдог байхгүй. Мишелийн хоолойг сонсоод үнэхээр би дурлсан. Бараг Зинхэр сарнаа клуб нээчмээр санагдсан. Би чи ямар сонирхолтой байлээ. Энэ пиццак шиг тэгээд Мишелийг одоо найруулагчтай санал болгоод тэгээд Мишель маань бараг нэг 2 жил ажилласан шүү дээ. Бас л бужигнуулдаг байсан. Тий. Ийшээ явчаад буцаж ирээд байгаа. Эндээ бас нэг баяртай гэж хэлэхгүй. Санти төвдөр ярьдаг. Төвдөр ярьдаг гэвэл худлаа. Төвд хэл ер нь одоо төвд бичгийг уншина. Төвд зарим нэгэн номыг орчуулна. Би ч нөгөө хүүхэд байхдаа 4 жил шашны сургууль лам байсан. Тий. Чи яг одоо манай үзэгчд рүү харж агаад төвдөр одоо юу гэдэг мэдгүй мэдчилгээ дэвшүүлээч. Шашны сургуулийнхаа майнаас ч юм. За одоо тэгэл та. За бүгд цаахан сүслээ төрүүчээ гаргаад саран даваа шиг байхгүй. Санти даваа. Тий. За бас нэг бурхны ном бас хэлэх чинь нэг зөв суухгүй.
За би та нартай зориулаад бас нэг мэгзэм ингээ те бас нэг сайхан ерөөл уншаа. Тэг сайн сүслээрээ. Ой мэмэзэвэдэр чинжарасаа дэмбэжмэ бомбожмбия анжахави зүгчэнзуккава ловсандав гэшалвасулванде. Эш. Энийг сони ба. Энэ одоо ном уншаад араас нь алга тачуулчих ямар сони. Гандан тэгдэг байхгүй юу? Амар сони юм хөгжинэ гэж сони юу. Хүн одоо засал хиймгүүд баяр үргээд байгаа юм. Солиороод байгаарай. Үзэгчтэйгээ хэрэлдээ явчих. Аваад байгаа юм шиг. Чиний ингээд нөө майны чи хүлээж аваад шүү дээ. Сантик шинэ продакшны туслах жүжигчин байсныг бол би мэднэ. Байсан те ажиллаж ирсэн. За. Эргээд хошин урлагт орно гэсэн төлөвлөгөө чиний хувьд байдаг уу? Шинэ үед бол яг одоо үндсэн жүжигч одоо UB comedy байгаа шиг байгаагүй. Дагалдан байсан. Гоё тайз зөөгөөд ах ич нараасаа юм сураад те. Боёох миний мөрөөдөл байсан. Мөрөөдлийн одоо ер нь жүжигч. Тэгээд шинэ үед байхдаа аширгалтай байсан. Одоо энэ мөрөөдлөөрөө явах уу гэж байна те. Эргээд хошин урлаг руу орлох уу? Тий, хошин урлаг руу орохгүй. Гэхдээ хошин урлагийн салбарт байгаа гэж бодож байна. Энэ comedy тий. Эндээс бол хизээч холдохгүй. Яг энэгээрээ дагна гэж бодож. Дагна. Гэхдээ бас мэрэгжлийн жүжигчнэр одоо номын сураад ногоотой шүлийн ууж байгаа болохоор энэдийн кинонд бас тоглоно гэж одоо мөрөөдөж байна. Санал ирээсэ гэж бодоод. Уц дуграасаа л гэж бодох юм. Байхгүй. Оройд нэг мэн уншчихад. Тий, залгаж байгаа нэг тэр хаана новшоо гэл. Тэгэхээр энэ асуулт руу оруулж ирдэг нь одоо чи бол хошин урлагийн нэг салбарт нэг төлөөлөгч нь болоод өөрийнхөө хичээл зүтгэлээр одоо өөрийгөө одоо юу гэж зориулаад явж байна те. Яг үүнтэй адилхан чамтай адилхан бас хошин урлагийн орчин цагийн залуу үеийн шилдэг төлөөл болсон нэгэн залууг энэхүү тайзны өргөд бэлэн болсон байна. Ингээд та бүхний алга ташлан дор Emots Production-ы жүжигчин цогтоо гөрж байна. За. Яа. Чи юу гэж байгаа? Чи өөрөө. Испарта. Испарта. За нэг жанрын хоёр хүн ч одоо ингэ хэцүү юм аа. Жоо түлхэлцээд те нэг хас ингээд түлхэлцээд идэх шиг. Жоо бас эвгүй цоч юм шиг. Жоо цааш сууч. Микроны ард чахалцж байгаа шиг яас гэж. Гараа ингээ оруулч. Баш байраа суусан дээр биш үү? Одоо чи юу лээ? Зүгээр шүү дээ. Ингээд явж байгаа угаасаа. Сэргэн баяр Март сайхан уу? Сайхан шинэлсэн үү? Оо сайхан. Амар байна уу? Дажгүй. Шинэ жилээр ажилласан. Дажгүй сайхан. Галтуур. Одоо л жоохон сөөрөн байна. Гэр зураа. Бүгдээ хараад үе гарч нэг ганц хоёр реклам алгатчаал. Та өмнө уулзч ирсэн үү? Тийм машин угаалгын газар тааралж штэ. Анхаарал би нөгөө жижиг тэрэг өссөн штэ. Тэрийг солилцсон штэ. Чип авсан. Чи нөгөө машинтайгаа хэвэр вэ? Мань зараад ундаг дугаа. Чи форестертэй байсан. Хойд спасиатай байсан. Тийм мань форестертэйгаа байгаа. Чиний форестерийг би харчаад бас фильмний орлого бас хөөрхөн байт юм шүү. Комедианы орлого бас ариун байгаа сте. Ариун тий. Орлогын ам нэг цаана. Чи би нэг говцаа харалтаа. Энэ юу комиссионертэй байна гэх. Би тийшээ суугаад тайр гэж бодож явж байгаа. Ууш, нарийнч энэ миког авчихаа даа. Миний хөшөө цаашаа гараа сууч. Тэгээд чинээс гэвч байгаа тэгээд үйл задал боо тий. Гэтэ манай цогтоо мундаг залуу тий. Надаас илүү гэтэ нүрний батхаараа. Манай цогтоос гоё давхраатай. Нүдэндээ биш гидсэндээ. Энэ бид паа чандаа. Одоо миний комеди үднээс яриад штэ. Тэ. Ийм шар яатаа. За одоо ингэ гурлаа хамт тоглоом. За энэ юу гэхээр ёо за энэ юу гэхээр хариул эсвэл ид гэдэг тоглоом. Хариул эсвэл ид. Шууд идчих болохгүй. Болно. Үлсээд тах. За манай даалгаврыг авчирч өгье. Нэг хүнд нэг тавхта.
Ус бол нэмж авч болно шүү. За ус бол таарыг бас нэлээд уун гэж би бодож байна. Хэрвээ идвэл. За. Ингэн би хүн бүрээс нэг асуултыг ээлжлээд асуугаад явчих. Тэгээд тэр асуултанд хариулах юм бол идэхгүй байж болно. Хэрвээ би хариулахгүй гэж татгалзвал идэнэ. Идэнэ гэдэг нь хазах юм уу? Нэг асуултанд нэг мөч. Тэгэл дор хаяж 50-аас дээш үн идэнэ. Соусыг төлөхгүй. Юу дээр төгссөн бэ? Мэдхгүй. Юу сарын тэмдэг гэнэ. За мухаа ярьчлаа. За ууч. Яг юм мэдэрч яахсан. За ингэ. Шууд цогтоогоос эхэлнэ. За. Асуулт. Идчих уу? За. Шууд. За. Идчихтэй хариулж идэг те. Эдгээр хошин урлагийн продакшнуудын хошин чадвараар нь сайнаас нь мууруу дарааллуулж нэрлэнэ. 5 нэр байна. X2 production, Mask production, Shinui production, Emots production, UB comedy. За. Хамгийн хошны нэгт чагсаага доош нь цуулах нь шүү дээ. Та энэ асуултанд хариулж болно. Үгүй бол эхний мөчөө идэж болно. Яг энэ цаг хугацаагаар уу те? Ер нь өөрийнхөө үнэлэмжээр гэсэн. Хэцүү асуулт. За яг боддог юмаа л хэлий зүгээр яг нуулгүй л хэлий те. Яг гоо одоо цаг үед бол яг одоо яг хамгийн одоо карьер өндөртэй байгаа продакшн бол миний хувьд яг нэг нүггүй хэлэхэд бол UB comedy юм шиг санагдчихэв. Яг гоо гэтээ яг гоо энэ би бол залуу хүн те залуу хүний хувьд шүү дээ. Одоо залуу хүн бол одоо шинэ гарч ирж байгаа юу вэ те тэр болгоныг одоо үзэж сонирхож оролдож тийм сонирхолтой байдаг. Яг бүр ингээд агуулгаар нь ингээд бас те цаг хугацаанд бодох юм бол одоо номер 1 продакшн бол X2 баг. Яг тэгвэл одоо сэргээш 1 2 3 бол ерөөсөө Монголын хошин урлагийн ерөөсөө сор бүтээлүүд тахгүй тий. Монголын нууц тавчаа шиг одоо тийм одоо бат ном гэж хэлж болно. Тэгээд X2 тэгээд масс тоглодог байсан Бата тий жүжигчин Батаах, Төөдаах эдгээр одоо үндсэндээ өөрсдөө ингээ продакшн байгуулсан болохоор тэр үеийн X2 гэхээр одоо магадгүй амар чинтэй одоо маш одоо супер байсан. Тэгээ одоо бол мэдээж одоо хүч хуваагдсан. Тэгээ жүжигчд өөрсдөө бас хүсэл мөрөөдлөө дагаад продакшнууд байгуулсан. Тэгээ миний хувьд одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа продакшн гэх юм бол хамгийн одоо үзэгчтэй байгаагаас нь л одоо дүгнэх байхгүй тий. Тэр нь одоо яг ойлгомжтой шууд. Тэгэхээр хамгийн их үзэгчтэй байгаа нь мэдээж одоо эмоц байна, маск байна. За тэгээд дахиад өөр юу лээ? Шин X2 Mask Shinui Emots. Тэгээд UB comedy. Тийм. Гэхдээ бас энэ бас харьцангуй болгох. Яг л UB comedy бол 200 зэрэгтэй авахт бол тоглолт бол ерөөхдөө халуухан болоо явчих тий. Продакшны хувьд болохоор 500 хүн байхад л ер нь сулдаа ордог байхгүй. Маш одоо баг байдаг. Яг тэгэхээр маш олон ажилтдаг болохоор. Тэгэхээр бас нэг харьцангуй ойлголт байгаа даа байхгүй. Тэгэхээр миний бодлоор яг одоо энэ цаг үед бол яг харьцангуй өдөртөө 1000 хүн үздэг продакшн бол ерөөсөө эмоц байна, маск байна. Харьцангуй үзэгчэнд жоохон цөөрөд байгаа. Гэхдээ уушлаараа боёхаа тий. Хэвээ муухай энэ ч бас эвгүй шүү дээ. Яг нэг салбарт ажиллаж байгаа. Гэхдээ энэ одоо хошин урлагийг чи 20 30 жил өдий дайтай ингээ хөгжүүлээ аваа явуулсан. Энэ хүмүүс өөрсдөө агуу байгаа байхгүй тий. Тэгвэл нэг юм чи ингээд модонд ороод нэг удалгүй хог болоод тий хаягдсан ш. Тэгэхэд энэ продакшнд 20 30 жил ерөөсөө ям хатан мэйжиг ерөөсө бүх талаас нь харуулсан байна. Тэгээ нууц амгийн бүх талаас нь харуулсан байна. Одоо сэдв юу н нэмэх одоо хасаг 17 бол ерөөсө гой хүлээж бүх одоо сэдвүүд нь дууссан. Одоо дандаа нэмэх 17 тий бүх спорны комеди жок панчууд л үлчээд байна шүү дээ тий. За асуултанд хариулъя. За нэг тална. Ямар бөрг юм бэ гэж. Хариултаа чи өөрөө бас бөөрх юм шүү дээ. Эсвэл саяны гоё тайлбарын араас идэж болж байна ихнийхээ. За би яг одоо шударгаар хэлээ. Нэгт эмоц зөө. Хоёрт маск, гуравт UB comedy. Тэгээд шинэ үе нөгөөх нь юу лээ? Шинэ үе X2. За X2 шинэ үе. За. За баярлалаа. Би асуулт амжилттай хариуллаа. Нэг мөчөө ийшээ тавьчих уу. шак гэд шатар тоглоод байгаа шүү дээ. Сүүтрээ мишээд. За Санти дараагийн асуулт. За UB comedy club-ийн эдгээр комедиануудыг хамгийн хөгжилтөөгөөс нь хөгжилтөө биш рүү дарааллуулж хэлнэ үү? За. Нэгт идрээ байж. Өгөөжийн хэлэх. Идрээ. За. Бата. За. Сотху. Захирал явж байгаа юм биш. Сотху. Бата. Сотху баяра золоо. За нэг тийм бай. Гэнч та би сая зогтоош гэж оршил явах юм. Чи оршил маршилтай явуул тийм үстэй. Хин хүүгийн новш хин хүн чинь хин надгийн хин надаас мөнгө зээлээд зээлэх мөнгө байхгүй.
За. Ер нь бол энийг би зүгээр ингээд дараалахад их амархан байна л да тий. Ер нь бол хийсэн шоу тий үзэгчд би өөрөө дотор нь байгаа бас тий хэлэхэд их амар байна. За нэгдүгээрт бол ер нь комедиг идрээ гэж хэлмээр байна. За нэгдүгээрт идрээ. Тий циркэд тоглолцсон, арга тоглолцсон, англиар тоглож тий одоо бүгдийг л хийж тий. Идрээтэй байхад бид баяа. За идрээ. Идрээ нэгт. Хоёрт манай Бата байна. Бата үнэхээр гоё. Тэ яг тэр нэмэх 18 өөрийнхөө төрлийг гоё барьдаг те. Гуравт Содоо байна. Содоо Батагийн дараа юм байна те. Тий, дөрөвт манай Баяраа байна. Залуу комеди. Тавд миний золоо байна. Миний золоо. Миний гэдэг байгаа шүү дээ. Залтай нөхөө. Гэнэ чи яг 4.5 гэж байхгүй шүү дээ. За баярлалаа. Эхний асуултаас сантим мултарлаа. Хариулаад тавьчих. За цогтоо. Дараагийн асуулт. Европын орноор киногоо яваад нээсэн. Тий. Танаа кино багийн хамт олныг хамгийн онцгүй хүлээж авсан улс аль орны монголчууд байсан бэ? Дараад эргээд очих болохоор айгу хэцүү. Тэр чинь нөө буудлаа ахгүй нөө айл-айлаар хонж төсөө гэх юмдаг болохоор наачс та. За нэг мөч идчих тийм үү? Хариулт мөчөдья. За мөчөө идэв. Кетчуп нь ямар амар асгацсан юм те. За яг бол сайн мэдгүй байна. Ерөөсөө яг ингээд яг битэр чи анх удаага явж ирсэн болохоор нөө мөрөөс л болцсон байсан те. Сошиалар битэрийг зөвхөн үздэг байсан бол уулзах байсан болохоор дандаа л гоё хүлээж авсан л та. Хамгийн одоо жоохон хүн багтай байсан Австрийн Вен. Тэнд жоохон хүн багтай байсан болохоор битэр нөө өмнө нь дандаа пик хүмүүстэй байсан болохоор тэр ирчээр бүр амар инээлтэд сайн байцгаана уу орилох гээд гарах гэсэн чи яг ингээд цөөхөө чол гэдэг байсан. Гэтэ одоо энэ зэрэг талаас илүү харагдаж байна. Тэгэхээр Австрийн Вен юм байна. Вених нэг чи яаж байгаа юм те? Вених нэг би дахиад явахдаа Вен орохгүй л болох. Одлаа. Венийг мах гэж. Үгүй тентх оршин суугч те монголчууд маань арай бага л байсан баг. Тэ? Австрийн Венд. Тэгтээ онцгүй гэж байгаа юм уу те? Онцгүйч биш л дээ. Тэгтээ яг ингээд халуун ухтаж аваа. Яг Джексон Мекшн шиг явжсэн аахгүй. Тэгээ машин дотроо ховсоо сольж явах нэгэ цонхон дээр ирээд октод ирээд тэгээд наалтаж маалтаа зарим нэг ингээд дарагдцсан. Тэгээд хүшээ хуцаа сольж штэ. Юм уу нэг хөшгөө хааж байгаа. Тэгээ Австрийн Венд бас тэгээд амар олон тэр нэг зэрэгэл дунд ингээд жижиг ахта хэй гэчихэд хөшгөнийхээ ардаас ингээд орлоо гарсан чи харин нэг хөрхөө ингээд цамцаас идэ Австрийн манай монголчууд исэн. Тэр нь жоохон тийм санкц. Яа тэгэхээр тэнд битэр нэг ариун евро цуглуулж исэн. Тэгээд тэр үед евро их баг орж исэн. Тэр үед евро ороод ирсэн бол сая эндээ битэр зуны байшин бариулчих юм нэ тэр гэж бодсон. Нохооны үр бариуллаа. Нохооны үр бариуллаа та гэж. За баярлалаа. Хариултыг авлаа. Дараагийн асуулт. Сати. Шүү. За. Цогтойгийн тоглосон 5 киног нэрлэнэ үү? Цогтойгийн тоглосон 5. Цогтой чи ер нь бол миний одоо ер нь ирээдүйд ээ. Өнгөрсөн цаг чинь сууж. За. Цогтойгийн тоглосон 5 кино гэхэр чи. За өндгөн толгойд байгаа юм. За өндгөн толгойд байгаа юм. За мэдээж нэмэх 17 байгаа юм. За нэг тооцож чинь өстэй. Нэгт. Нэг кино тооцсон шүү дээ. Найруулагч тооцоод ирийг нэмэх 17-г за тооцлаа. Кино байтгаад ир чинь төсөлч тийм үстэй. За тэгээд нөгөө нэг бурхан чөтгөртөр чи юу лээ гэж одоо. Тэр чинь нэмэх 17. Гүү шүү дээ. Тэр чи ихний яваа өөрөө нэртэй кино. За байж байгаараа хэлэхгүй шүү. Цогтой хэлэхгүй шүү. Тэ. Бас цогтойгийн нэг аавын кинод хамгийн анхны тоглосон. За 3 дахь аав гэдэг гэрте кино. Аав гэдэг нэртэй кино. Тэ? Тэр чи цэбот тоглосон шүү дээ. Өөр аав нь. Таришаны аав. Тийм зөв нэрлэхгүй бол тооцохгүй шүү. Тийм үү? Тийм. Идчихэ. За одоо саны. За 5 кинонд миний анд тоглосон юм уу ер нь? Ош. Би сая соёлын дүргээ авсан шүү дээ шинэ жилээр. Тийм үү? За Тэгээ ерөнхийн шалгуур нь 5 киноны хол дүр байсан баг гэж боддог. За тэгвэл юу яасан шүү дээ? Би киноны үйл явдлыг хэлж болохгүй юм. Би санаад байна. Зүгээр киноны нэрийг л хэлэх хэрэгтэй. Байтаг бог. Сүнс олдог кино тоглосон шүү дээ. Сүнс олдог кино шорт бодолттой. Тийм. Тэгээ тэр ч санаад. Аав нэг жоох хүүхдээ анхны кино гэж санаад. За өндгөн толгойд кино театрт 2 кино нээсэн. Ингээд 4.
Тэгээ нэмэх хариуцлагыг 5 болчиход байгаа. За идэв. Хүчээд. Киног нэрлж чадсангүй? Чи наа үздэг дэмждэг гэсэн. Үгүй мань яг үйл явдлыг үздэг байхгүй юу? Өө чи мэдхгүй байна. Өшин корона тарахт яаж яа нүд. Ухаанаас ирсэн шүү. Хүмүүс аль одоо яана анда. За гурав хазчих те. Нэгнээс нь. Аа Санта чи ямар том уралтай ингээ чимдааны барьсан бэ. Шүүс мүс нь Оо яа соус татлаас надаараа. Чи ямар халуун ногоот юм бэ анда. Чи битийгээ дөнгөж танилцсан үнтэйгээ андаа мандаг гэдэг. Амар сайн нэг уц муц аваа мөрөөд алга болох. Хөөш 4 жил мань ихэмд нэг хөтлөгч байсан юм. Оо тийм. Тэгээ за бас түүхтэй маань тий. Хэрэлдээд идээд байх юм. Хэрэлдээ. За Амар юм байна. за баярлаа. Цагтаа алдаасаа. Майн уншд юм уу? Одоо чиний 5 мамбог нэрлэгээ хэлээ шүү дээ. Аа. Тэгтэн би хэлээ шүү дээ. Шууд үзсэн. Бодлоо. Мань нэр байхгүй юм ч тийм аа. За ингэ. Одоо Яах вэ? оо тэр тавьчих надад. Цогтоогоос асуух сүүлчийн асуулт нь. За. Цогтоод даалгавар болж ирж байна. За. Сантигийн өгсөн өгөгдлийн дагуу мамбо хин. Санти цогтоод өгөгдлөг. Хин рүү залгаж маан боё хэ. Тэрийг гэн чи юу? Чангастай анда төгсгөлд нь тэгэл цагдаагийн алга колоо хүлээдэж штэ. Мань нэр 20 бай цагжсэн. Тийм. Одоо тэр захим гэмдэртэй дэмжих эрдэнэ болгонгээ гошууштай бүр дассан. Бүр санаад би нэгээ бүр чи яага маан боёхгүй чи байцаах гад. Гэцүү би цагтаадаа өгөгдөл өгнө. Би нэг саяхан нэг цагдаагийн ерхий газрын нэг аяны үрээнд юм тоглох хэрэг гардаг байхгүй. Тэгээ цагдаагийн газартаа барттай байгаа л да. Оо за. Хоёр эрүүгийн хэрэг Оо за. ингээд хэлээ байгаа. Гурван тэнсэн. Нэг хүч за. За эсвэл цогтоод сүүлийн асуултан дээр чи хэрэг өөртөө итгэлгүй байвал За. Санти тань болоод идэж болж байна. Мань өгөгдөл ингэж чинь ерөөсөө л амархан. Мань ер нь нэг мамбодор дээдл нэг 5-4-ээр чи жүжигч юм шүү дээ тий. Мань байна уу гэж ярьсан. Ахаа гэд тэгээд цагдаа болоод тэгээд аав болоод гомо болоод дуусчихсан байхгүй. 5 ярьж байгаа. Тэгээд би тэргээд тий яг үнэн чи нэг 3-4-ээр дандаа нэг хүнээр ярьчлаа. Тэгэхгүй яг итгүүлээд одоо байна уу гэд аав болонгууд тий. Ахаа би гэд ингээд нэг 3-4 л мань өгөгдөлний юу ч хамаагүй сэдэн хамаагүй. Надаа яг батттай л хүн өгөө. Тэгэхгүй бол яг юм болгоны үздэг те. Одоо энэ залууч чинь нэг сантиг мэдж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол тэгээ миний хоолойч гэсэн бас ингээд юм тэгээд тоглох байгааг мэднэ л дээ. Хэцүү фейлд хайл. За яг хуу нэг найдвартай те жоохон нэг бэлчээрээс ирээд удаагүй байгаа. Тэг жоохон сошиалаас үйл ялэг хол. Тийм хүн байвал Бага маа да. Тэрийг чи өгнө шүү дээ. Би залгуулах юм уу? Шууд дугаар таачил таандаа тгөө. Мань дугаар таагаад ярьдэн шүү дээ. Тийм. За. Чи юм уу гогчин чи заяа. Эсвэл манайхан дотроос хин нэгэн хүнээр тоглуулахаар бол Яг яг найдвартай яг. Яг хөдөөний одоо яг Хизээч датаны боломж байдгүй. одоо нөгөө нэг тий мах гана ах гэдэг ч юм уу тий манай эмэгтэйчүүд бас махсах авдаг тийм спонсор тий. Украин гой самда ах гэдэг ч юм уу тий. Борц бэрэндээ яг тэр бас стрим спонсор. За ингэ. Тий. За дүлгөөний нэрийг бариад энэ дугаар л яриа. За. Ээж нь. Яа. Нэр нь хин Ээжээр ордол эрүүлжүүлэх гэж байна. хишигма. Аваар ордол колог гэж байна. Спикер дээр тавиал өөрийнхөө микрофонтой жоох ойрхон ярьчихад бол. За. Манайхан одоо хэдүүлээ энийх юм бол азартна. Тэгэхээр цогтог. За. Ой зүрх муудаг жишээ ээж нь. Би чи ер нь бас зөөлөн үнэлтэй. Нэг айхтар санта шиг бас хурц мурц шууд хүчин тийм амар юм байна. Мань хүчин цаашаа. За энэ үнтэй би ерөнхийдөө яаж яг хөө ерөнхийдөө итгүүлээ үнэншүүлээд авах болоо юм уу тий. Ээж хүмүүс ер нь үнэшгд амар хурдан байдаг. Хүүгэн дүлгөө гэдэг. Дүлгөөн. За дүлгөөн. Дөөх гэдэг. Ээжийн нэрийг хин гэдэг. Ээжийн нэрийг хишигма. Хишгэ гэж. За нэг алга ташчи. Зогтоод тийм ээ. Ой, бас гой сте анта өөрийнхөө яс. За хүүхэ гэдэг ярих. Өөрөө юм дандаа. Ингэж үзээгүй болохоор ямар эвгүй юм бэ? Энэ их чиг игээ хэн гэдэг гэлээ. Хишигма. Хишигма ээжээ гэл. За. За бүгдээрээ чимээгүй шим манайхаа.
сигмагч унтж чинь уу яасан? Оо юу байна сигма? Байна уу? Байна. Та нөө сигма гэдэг имээ юу? Гатин. Би нөгөө Дүлгөө ахын нөгөө дүү наамаа. За. Тэгэд нөгөө Дүлгөөний ах наваг нөгөө нэг тэндээс очиод нөгөө студиэс очиод нөгөө камерны хүл аваад ирсэн чинь би нөгөө хөлийн төв зам дээр барьж авч байгаа. Тэгэд яг хуглаа шаацсан. Үгүй хугалцсан. Камерны хөлийн. Тэгэд Дүлгөө ах болохоор над руу би ах руу хэлэх гэсэн чинь Дүлгөө ах ч юм уу хүүрмэн наатаха яага хугалцсан гэд наваа тэгээд загнаад байгаа. Дөөс ууцсан тогтоо юм уу? Ах болохоор өөрөө пивэнд дуртай гэдсэн. Гэхдээ би уугаагүй гэж тэгээдсэн. Тэгээд одоо манай хажууд нэг ах байгаа би тэгээ манай ах наваа өмгөөлж тань руу яриадах гэдгсэн. Танай. Миний уцыг хаан суусан. Дөөс цуг ажилтг хүүхд юм уу чи? Тийм цуг ажиллаж байгаа. Одоо ч хүртэл ажиллаж байгаа. Тэгээ би сайхан өөр студ руу явах гэсэн чинь ч юм уу атсан байж байгаараа гэдсэн л та. Тэгээд өөрөө одоо юу гэсэн үг? Тэгээд би танилга бол одоо ахтайгаа яриулчих шууд. Маа ах хажууд байна. Та нөгөө та яриад өгч байгаа нөгөө байна уу? Байна. За юу яриад байна? Би түүний ээж нэ. Яах Оо сайн байна уу? За. Энэ манай нэг дүү байгаамаа. За. Танаа дүү яасан манай хүүхд дарамтлаад байгаа гэсэн үг үү? Тэм фотогтой юм яцлаа. Гэхдээ одоо энэ манай дүүг одоо би одоо яг та нэг 5 14-т цалин үйлстэй ажил төрөлд оруулчихъя гэж бодоод студ бараад болохгүй юу? Энэ хүү. За ерөнхийдөө ойлголоо. Тэгээд одоо энэ тэгээд би нэг юм хэлээч. За. Одоо нөгөө нэг шууд бичлэгтэй байхгүй юу? Тэрэнд нь хэрэгтэй хүлээн авчирж агаад одоо тэр хүлээн авчирч чадаагүй байгаа юм байна л да. Тэгэхээр жишээлбэл телевизээр одоо гарах хэрэгтэй байсан юм ингээд тэрнээс болоод яг өөрчлөгдөж байгаа болоод манай бүх бохомцсон бах нэгдүгээр. Хоёрдугаар ууцсан байсан юм бах та. Тэгээд дарамтлаад байгаа юм шиг байна гэж би ойлголоо. Одоо энэ манай энэ хонин бор нүдтэй энэ хөөрхөн хүүг одоо байнга дарамтлах юм элдвэр хэлхийг муухай та одоо хүүхдээ хүмүүжүүлээгүй юм хаашаа юм бэ? Яа зэрэгч яриад байгаа юм бэ? Та хүүхдээ хүмүүжүүлэхгүй таны буруу шүү дээ. Манай найзтай яар. Байна уу? Би нөгөө энэ төвчийн одоо дөлгөөнийг бол мэднэ би дөлгөөний одоо найз нь тэгээд одоо энэ хүл нь бол гайгүй би магаа шинийг авчихгүй та мөнгөний манай миний данс руу мөнгөний ичих та. Юуны мөнгө хийх юм бэ? Би болохоор энэ хүүгийн дөлгөөний найз нь тэгээд үгүй энэ найзтай нь хамт байгаа. Тэгээ одоо би бол одоо юу гэсэн та нэг 30 цаас очихгүй. Надаас юуны мөнгө нэгтэй? Камерны хөлний. За тэр камерны хөлний мөнгийг тэр эвдэрсэн хөл чиний хөл юм уу? Камерны хөл нь чинийх юм уу? За ярдаггүй бит яриатай. За би яриа. За байна уу? Байна уу? Хөөс камер ирүүлээ. За бид нар бол ирүүл байна ууш. Танаа хүү харин согтуу байна. Танаа хүү одоо бит хоёрын утсыг авахгүй нөөш. За яах вэ? Авахгүй. Уцаах бидний донсоод байгаа маш бит гурыг. Надаас ямар мөнгө нэхэмжиж байгаа вэ? Наад камер чи хиний камер ээ? Та энэ манай дүүтэй уулзаа. Дүүтэй. Байна уу? Байна уу хичээ? Байна уу? Хичээ байна уу? Хичээ. Би бүр эвгүй байдалд оруулаад байна. Би танд данс өгч та над руу 30 өгч. Тэгэл бит гурав боллоо. Манай энэ хоёр ах одоо боллоо гэж. Та өгөө. Хичээ та өг. Та боллоо. Бараг үе юм биш үү? Юуны мөнгө юм бэ? Хүлний. Хүлийн тэгээ яагаад би төлөх ёстой вэ? Та нарын эвдсэн хүлийг би яагаад төлөх ёстой вэ? Та одоо хүлний мөнгийг өгөөч болооч. Ихчээ. За, нам итсэн. За. Хөөс ээж бүр та нар болооч ээ. Энэ хүний ээжийг ингээ яг мань бас тоглоо байлгаа төгсгчээ зүгээр яг тоглохгүй. Тэхөө гой шүлэг уншаад бас муухай ах гэж бодоод тэхөө дараа нь бас өөрөө үзэн ш. Тэхөө мань нэг За тэгээ. мань зүгээр яг ийм нэвтрүүлэг гэдэг болохоор имзэглээд байна. Зүгээр нэвтрүүлэг байлаа гэд ярьчи. Үргэлжлүүлж бол яриад яг уу. Тий. Бас гой санагдаад. Энэ дүлгөөн гэдэг өөрөө их уудаг. Ээж нэр юм блэ? Шууд ичилж шин. Манай хүү уудгүй гэвэл тэгэл яах юм бэ тийм үст. Дүлгөө. Чи уудаг тулдаал. Аваа авлаа. Одоо ч ууж шин. Байна уу? За юу яриад байна? За сайн байна уу? Та
За та тайван байгаараа энэ нэвтрүүлэг байлаа. Яг хүүгийнх нь нэвтрүүлгээс ярьж байна. Энэ одоо Mambo гэдэг нэвтрүүлэг байлаа. Тэгээд хүн таныг энэ нэвтрүүлэгт оролцууллаа. Танаас уучлалгын хөлсөл үчи. Манайх нэг алга ташчи. За. Яригчаа тань гараад байгаа мó. Тий гарч ин. За тэгээд хүүгээс нь танд маш гоё шүлэг одоо үгийг дамжуулсан. Ижимийн та миний хайртай наран билээ. Илгэндээ наач хүн болгосон амьд бурхан. Буян гууч хичнээн удаан сүвдэн мөргөвч. Бурхнаас илүүтэйгээр танийгаал шүддэг юм шүү ээжээ. Тээж дөрүүлсэн 10 сар. Тэвэрч алгасан 3 жил. Тэтгэж өсгсөн олон хаврыг хизээч хүүн мартахгүй. Ээжээ хүүгээ уучлаарай. Хүүн дахиж уухгүй гэд. Анига. Нэвтрүүлэгт оролцууллаа. За та хүүдэд хэлэх хамгийн гоё сайхан үгээ хэлээч тийм ээ. Баярлалаа. За баярлалаа. Зүг яваарай хүмүүс. Сайн намайг басны 2-3 минут хичнээн юм бодолч багий. Бодолсон чи энэ за чи ууч. Ихчээ би сая ярьсан юм аа. Би жүжигчин цогтой сая солин дөрөв авсан. Би UB comedy-д орсон байгаа. Тэгээд ихчээ танаар тоглолцлоо өстө өөрийнхөө ээж шиг үнээр тоглолцлоо уучлаарай ихчээ. За. За баярлалаа. За. Тастаа чи цаг яваад байна. За ихчээ уучлаарай ихчээ. За. За. Вау. Өчиг цогтой утсан. За баярлалаа. Цогтой мултарлаа тий. За мултарлаа. Мултарлаа. Яана. Сантигийн сүүлийн асуулт. Мэдээж манай өнөөдрийн зочин хойморт Mambo Santi хүрэлцэн ирсэн байгаа. Santi бидэнд цогтойгийн өгсөн өгөгдлөөр нэг тоглоом Mambo хийж үзүүлэх эсвэл дахиад нэг мөч идэх сонголт байна. Яах юм? Чи шууд комеди ярь. Тэгээд комеди ярих явц чинь би ингээд үгэнгут чи өгөө аваад эвлүүлээл комедигоо үр. Тий болж байна. Гэхдээ банк Mambo хийж байгаа. Тэгсэн болж байна. Гэхдээ эн чинь нэг тийм хөгжилтэй яриад болж хувирна штэ. Яг тийм панч юу н орохгүй штэ. Тий. Панч Хүмүүс инээмэр байна, би ч инээмэр байна, Мико ч инээмэр. Дараа нь гэхдээ та нарт зориулаад 30 минут гоё юм ярьж өгч болно. Такс 5000. Амтаа 2500. Хуваагаад байгаа. За. Одоо за маань ярих юм уу? Яриад эхлэхэд тий. Чи газ үс. Эхний үгөө өгчих юм уу нэрээ? За тэг микрофон. За сайн байцгаана уу? Тэ би ер нь микрофоноор одоо ер нь жок ярьдаг. Гэхдээ намайг ярьсны дараа хүмүүс ярьдгөө. Яагаад гэвэл хит хурц үнэртэй байна гэд. Тэгээд ер нь бол бас манай эхнэр их жоохон ууртай байгаа сүүлийн үед сарын мөчлөг нь ирсэн байх гэж бодож байгаа. Тэгээд шинэ жилээр бас орлого хийгээд ер нь орлогын ам нэгдээд эхнэрийн ам хаагдсан. Гэхдээ шөнө бол орон дотор эхнэрийн ам нэгдэж байгаа. Бүдүүн уруул. Бүдүүн уруул. Ер нь бол би өөрөө их бүдүүн уруултаа л да. Хүмүүс намайг хараад бас намайг бас ижил хүүстэй юм уу цэнгэр сарнаа клубийнхэн өнтер гэд над руу их хандардаг. Хэрэгцэн салбидаг. 3 болчихсон даа. За болчихлоо шүү дээ. Чи бол хэрэгэлцэн салбидаг цогтоо. Цогтой салбит хэрэгэлсэнгүй. За баярлалаа. Санти цогтой хоёр хамтдаа. Хошин урлаг таарийн дунд одоо тавьж байгаа шүү. За. Хошин урлагийн хөгжил одоо ингээд шинийг ирэлхийлж байна. Түрүүн цогтойгийн ярианд бас гарлаа тийм. Сүүлийн 20 гаруй жил одоо дээд үеийн ах нар маань үнэхээр сайн амжилтаа авч явсан. Энэ үүрэг таарийн нуруунд дээр ирж байна. Зарим утгаараа тийм. Ер нь ирээдүг ер нь яаж хөгжүүлж аль тийшээ явна гэж хардаг вэ? Миний найз бас нэг дунд тэг явж байгаа. Одоо яг одоо хүн болгон одоо яаха болж байна л да. Одоо ингэ зүгээр суугаад 2 цагийн entertainment тоглолт ингэ зүгээр сууж үзэхэ болж байна л да. Одоо хүний ирэх бүр ингэ дуртай үедээ босч бийдсамаар байна. Тэ пив уумаар байна. Самар идмээр байна, мөч идмээр байна. Яг тийм болохоор одоо ерөөсөв юм болгон жоохон VIP болж эхэлж байгаа байхгүй. Гэрлүүн ойртол одоо кино театр ч одоо гэрт очсон шүү дээ IPTV тий. Тэгэхээр ерөнхийдөө бүх юм одоо ингэ жижигсээд байна. Тэр гар утас руугаа сүүлдээ ч одоо гар утасаар баг бүх контент үзхийг хүссэн тий бүх юмнуудаа одоо авдаг болж шүү дээ. Тэгэхээр яг хуу одоо цаашаа одоо энэ талаар жоохон IT талтайгаа тий entertainment одоо энэ медиа талтайгаа л гоё эцэлдэж хөгжих байх л та. Тэгээд угаасаа ер нь бол комедианууд бол мэдж байгаа Оросууд одоо арай илүү хөгжил нь арай илүү байгаа шүү дээ. Тэгэхээр
бид нар удахгүй Оросуудын шиг болох нь байна. Удахгүй Америкууд шиг болох нь байна. Яг тэгэхээр тэд нар ч нэг эхлээл stand up comedian гарч ирж юм ярьж байгаа л араас нь 2 3 залуу нэг хувцас солиод нүрээ будаад ах шаардлагагүй. Яг тэр байгаа хувцастаа гарч ирэл ингээд шууд тоглолдог шүү дээ. Яг тийм л болно шүү дээ. Одоо юм улам илүү шудраг болж байна. Одоо имээ болж ингээд заавалчгүй имээ парик өмсөд будаад нуруугаа бүхтэлгээд авах нэг шаардлагагүй. Гол юм чи ерөөсө тархитлахаа болохоор тий имээ болцсон ингэж поз аваад гэхдээ ийм хувцастай байсан ч гэсэн за хүүхээ хаана байна юу байна одоо ингэ шууд одоо ийм тал руу бол улам хөгжиж байгаа бах тий. Тэгэхээр одоо энэ импресац тархитлахаа одоо энэ тал улам илүү одоо залуучууд бол ер нь айгүй мундаг болсон шүү дээ. Олон танигдж байгаа нь л одоо энэ мэд хүмүүс байгаа болчих өөр олон танигдаагүй бас айгүй олон комедианууд гэртээ байгаад байгаа. Найзуудыгаа инээлгээл байж байгаа одоо тэр нэг Марил ихч тэр гэх мэтчлэн тий. Ер нь тэгэл тийм л болох бах. Хүн болгон очиж үзэх шаардлагагүй тий. Гар утаснасаа ингэж үздэг. Тийм л одоо баг. Технологиос хөгжилтэй илүү байна гэж харж байна. За миний хувьд бол бас их сайхан асуулт тавилаа миний найз. За баярлалаа. Чамайг хүн тоохгүй эцэг. Ер нь бол монголчуудын нэг бас гоё юм нь юу вэ гэхээр бүгдээрээ гоё. Энийх дуртай манай монголчууд. Тэ? Инээлэгдэг контент, ер нь инээдмийн контентыг шуурал үздэг, тэ? Маш их үзэх дуртай. Тэгээд ер нь энэ хошин урлагийн хөгжил бол stand up comedy бол ирээдүйд бол 10 20 жилд бол маш их хүчийг авах бах. Яагаад гэвэл энэ өрөөсөө зардалгүй урлаг хаан ч ч тоглолчно, тэ? Микрофон байхад болно. Тэгээд нэг хүний ур чадвараар хаан ч очиж тоглож болно. Хаан ч гэдэг маань саяхан жишээ нь одоо хүний төрсө өдөр дээр очиод халтур хэлээ л дээ. Шинэ жил дээр очиж чинь манай одоо уламжлалт хошин урлагийнхан бол мундаг мэдээж агууд те тэд нар чинь гэхдээ нэг төрсө өдөр дээр ч юм энэ тэнд ингээд очиод тоглоно гэж байхгүй те хэцүү жижиг хэрэгэл жүжигчдийн хувьд сунар гээд тэгэхээр илүү тийм нэг амар те дэлгэцийн илүү биед хөнгөн тийм зүйл рүү одоо шилжих байх тэгээд миний хувьд бол хүн инээлэх бол миний одоо мөрөөдөл ер нь бол хүн инээлэх. Би одоо бүр хүүхэд байхдаа онгоо улаана гэдэг худаг дээр онгоо ярьж өгөөд 10 20 төгрөг хүмүүсээс ингээд аваад явдаг байсан юм хүүхэд байсан тий. Одоо бодоход л өөр тий. Тэгээд би ерөөсө хүн инээлгвэл би тэр өдөр амар аз жаргалтай одоо амьдрдаг байсан. Тэгээд амьдрдаг байсан гэнэ одоо ер нь болдог байсан тий. Тэгэхээр миний одоо хийж байгаа энэ мамбо за тэгээд комеди ер нь надаас одоо гарах ирээдүйн контентэд бүгдрээ л хүн инээлэх байна. Ер нь бол нийтмийн жүжигчин, инээдмийн төрөл хошин урлаг гэдэг зүйлд бол би хайртай мөрөөддөг те цогтоогооч үздэг. Манай цогтоо бол одоо яг өнөө цагийн хошин урлагтай бол одоо идрээ биш үү тийм шүү дээ. Өнөө цаг. Тэг үнэхээр бас хүний хөлөө зөвшөөрөх хэрэгтэй. Тэгтээ араас чинь те бас хин явж байгааг миний найзаас эргээд нэг толондоо харахгүй болоос аюул ирж байгаа шүү. Тийм. Араас үстэй таа. Цогтоо явж ин да. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн эхний хэсгийн төгсгөлийг манай камерыг үзээ сууж байгаа үзэгчд рүү хандаж хийж өгнө төгсгөл тий. Одоо ер нь төлөвлөгөө юу вэ? Юун дээр ажиллаж байна? Шантиг хөвд. За. Найз руугаар энэ чи яахад соёлын тэргүүн бас болохгүй шүү дээ. Би ч худалдааны тэргүүн. За би сүүлийн үед бол мэдээч энэ жок дээр ажиллаж байна тий. Яаж одоо ер нь хүмүүсийн давтамж нь нэг ийм байсан бол яаж ийм болох вэ тий? Ажиллаж байна. Тэр Comedy Bible гэдэг номыг орчуулж одоо золоотойгоо судалж байна. Тэгээ эдрэгээс содоогоос их зөвлөгөө авдаг. Тэгээ ер нь энэ stand up comedy гэдэг урлагт орлож байна. Тэгээд энийг бүр ингээ оргилд нь хүртэл нь бүр ингэж одоо өвгөн болтлоо хичээхийг хүсэж байна. Дээрээс нь бас нэг сургуулаа бас амжилттай төгсчмөр байна. Бас жүжигчний мэргэжлэр сураад заавал сурах ёстой гэдгийг ойлгосон. Тэнд бол ер нь хүн одоо хүний үгээс сонс сурдаг, тий? Хүний хүндэл сурдаг. Бүх юмыг сурдаг. Тэгэхээр бол энэ сургуулаа нэг амжилттай төгсч юмсан. За энэ комедиг бол хаяхгүй хөгжүүлж юмсан гэсэн л хоёр том зорилго тавьсан явж байна. За миний хувьд одоо ирэх 100 хийх кинонд л их ач холбогдол өгч байна. Тэгээд бас нэг лаг уран бүтээлч хүнтэй хамтарч хийж байгаа. Тэгээд тэрэндээ их одоо сэтгэл хөөрөд бас нэг орой морой их бодож байна. Тэгээд тун удахгүй шинэ уран бүтээлээрээ л уулзъя. Ер нь зогсоо зайгүй л уран бүтээлийг хийж явж байгаа шүү. Тэгээд гэр бүлдээ баг цаг зарцуулж байна те. Гэр бүлийн цагаа ихсхий, уран бүтээлийн цагаа багасгахыг үзэхэд гомдчих гээд байгаа байхгүй. Тэгээд яаж чанартай контент айгүй баг гах юм аа. Өндгөн толгой чиг гэнэ айгүй цөөхөн гарлаа. Сүүлийн 2 3 жил. Жагтаагаас бууч. Мандаа нэг жижиг дүр. Номын нугаад ном журмынхантайгаа явж байгаа шүү. За төгсөөд гараад ирэн мэрэгжлийн жүжигчин болонгууд нь
нэг дүр бэлгэлээ. Баярлалаа үзэгчдээ. Хэсэг хугацаанд завсарлаад эргээд ирэхэд цогтоо манай үндсэн зочноор үлдэх болно. Шантида баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Нэвтрүүлэгтээ эргээд тавтан морил бидний зочин амир дээр цогтоо маань үлдсэн байна. За юуны өмнө саяхан танаа Emots Production одоо 20 цэрийн үеэр зүгээр суулгүй IPTV-д Fracts нэртэй шинэ уран бүтээлээ нээлээ баяр хүргэе. За баярлалаа. За энэ яг ч гэсэн хамт олонтойгоо нэг хамт олонны дүр бүтээж байгааг байхгүй юу? Дандаа одоо аав ээж одоо амраг садан найз охин ингээл ийм дүрүүд их оногддог гэсэн. Харин энэ удаа бол яг нэг Fracts дүрд тоглосон. Тэгээ тэр маань бас үзэгчдэд их таалагдсан бололтой бас эерэг мессежүүд сэтгэлдлүүд их ирж байгаа. Тэгээд баяртай байгаа. Тэр Fracts кинонд гардаг Fracts амьдрал дээр юу н байдаг болов? Бага шүү дээ. Битүү байгаа. Дээр дооргүй. Дээр дооргүй байгаа. Тэр бол яг үний юм шиг санагддаг шүү дээ. Гэтэ бас шудраг сайхан ажил төрлөө хийж байгаа Fracts байгаа хэл та тий. Айгу хэцүү. Би бол тэрийг бол дээд доороо бүгд л ер нь яг нэг нууг хэлэх тийм байгаа л гэж бодож байгаа. Тэгэж бас уран бүтээлтэй жоохон тэг амтаршиж тоглосон. Та бүхэн яг онлайн контент үзхийг хүсэж байгаа бол IPTV дотор Fracts нэртэй Emots Production уран бүтээл байгаа. Түүнийг хүлээн авч үзээрэй их гоё гэгээлэг контент болсон байлаа. Нэмэх 17 өндгөн толгойд гих мэт одоо ингээд хувийн төсөл ажлууд ч юм байна тийм. Яг энэ ажилтаа чинь үндсэн ажил чинь хэр зөрчилдөг вэ? За яг хуу ер нь бол хуваараа юм хийснээс хойш ер нь хамтлагаас чөлөө нэг удаагийн тоглолт чөлөө авч ирсэн юм байна. Өмнө нь бас кинон тоглохдоо 2 удаагийн тоглолт. Бид нар жилдээ 3 удаа тоглолт хийдэг. Тэгээд бусдын бол аль болох амжуулаа явдаг. Гэхдээ үзэгчд бол одоо мэдж байгаа ойлгомжтой. Ер нь бол бас баг сага зөрчил гарах гэдэг. Ягаад гэвэл нэг салбар юм чинь тий. Жишээ нь би улсын драмын эрдэмтэн театрт ажиллаад инэдми юм хийвэл одоо театртайгаа нэг асуудал хөөш байх нь шүү дээ. Тэгэхээр бас маах ч өөр инэдмийн продакшн юм чинь гол төлөв инэдми уран бүтээл хийж байгаа. Би бас өөрөө бас инэдми. Гэхдээ манайх насан туршидтайх хамтлагийн болохоор насан туршидтайх биш те арай хасах 17. Гэтэ энэ хоёрт нэг ялгаа байдаг байхгүй. Нэг ялгаа байхгүй. Нэмэх 17 ч нэг тийм секси сцен гардаггүй шүү дээ. Хизээ нэг хөх бүкс гарч ирсэн. Тэр бол зүгээр хиллэг жаргон дээр л байдаг байхгүй. Ганц хоёр П явдаг те. Яан уу энэ үү гэл. Тийм л текстэр шийддэг те. Тий одоо жижиг таяр нэг баг тий. Жижиг таяр хоёлоо өөр продакшнд хариалагддаг. Тэдний зүгээс таярыг дэмждэг үү? Дэмждэг. Өстө хаавч хоёр талын агч нар маань өстө сайхан дэмжиж байна. Адаглаад битэрийн хийсэн уран бүтээлийг бас шеэрлж өгч байна. Яагаад тэгэхээр уран бүтээлч хүмүүс гол төлөв сошиал дээр их олон одоо дагагчтай байдаг болохоор бас их амар байдаг. Заавал телевизээр цацаад тэдэн үнд хүргээд өгөөч гэдэг ахгүй. Ах эгч нарын буйнд одоо хийсэн уран бүтээлүүд бол сайхан хүмүүстэй хүргэждэг гэж боддог. Цогтой маань ээжтэй дурал нэртэй номын зохиолч. Тий. Энэ ямар төрлийн ном бэ? Энэ богино өгүүлэг тэгээ шүлгийн ном. Тэ ном гарчсан. Номтойг мэдсэн үү та? Ном нь хэр зарагдсан бэ зохтой? Тухайд би 500 ном хэвлүүлээд тэгээд мартаар зарагдаад дууссан. Тэгээд дахиж 500 хэвлүүлээд тэгээд дахиад зараад тэгээд одоо дууссан. Одоо хүмүүс нэг гоё үедээ нэг дурсгаад идэг шээ тий. Тэгээд дурсгаж нэг хүмүүстэй хөгжижсэн. Тэгээд өөрөө ч баг тэр номгүй болсон. Тийм үү? Дахиад хэвлэнэ гэсэн тийм бодол ахгүй. Яагаад тэгэхээр тэр үедээ би чи юу жоохон уйтгар гунигийн хүү байсан. Тий. Айгуу тийм. Би одоо жишээ нь ээжтэй дурлал гэдэг пэйж ажиллуулад 3 жил болсон аахгүй. Тэгээд даах чинь амьсгаа нэг 200 300 хүрхүүтэй. Амьхандаа л би маркетинг хийгээд байгаа ш. Тэгэл явахгүй. Би гол нь хүн болгоныг ээжтэй те цайж ханж өгөөсөө ээжигээ хайрлаж байгаасаа өөр охинд те цэцэг жимс авч өгч ирсэнээс ээжтэй авч өгөөсөө л гэж бодож тэр номыг бичсэн аахгүй. Гэхдээ тэгэл бас их харамссан. Тэгэл өнгөрсөн цаг хугацаанд юм чаа тэндэл үлдэх те. Тэгэж боцоо. Одоо тэгээ шүлэг бичвэл намайг одоо хүмүүс гайх үлгүүд нана би тийм шүлэг уншдаг хүүхдтэй л шүү дээ. Тэгээ багтаа их олон яруу найргийн наадамд их олон орж төрүүлдэг те аймаг хөдлүүлж тэмцээнд явдаг.
бас их боломжийн бичдэг гэж өөрийгөө бас боддог. Манай ээж юу нөөрэ зохиолч аав зураач байсан болохоор би бол яг ээжигээ дүрээсэн байхгүй. Миний одоо хөөл, гар, цээж, өвчүү бүх юм яг ээж байхгүй. Ээжингээ амар хүчтэй давмгаалцсан. Тэгээд тэгээ ээжийн юу надад орж ирсэн баг ч тий. Эхнэртэй дурал гэж номыг зохиох уу? Эхнэрээсээ холой. Эхнэрээсээ холой гэдэг ном бол байж болж байна. Гэтэ дурал гэвэл нэг дурлуулмаар байна. Тэр нэрчүүч нөө гадар дотор гарах нь багасч шүү дээ. Тэг хүмүүст инээ таниад бэлгэлж чадахгүй шүү дээ. Мэдээж эхнэртэй хайртай байх. Эхнэртэй зориулаад яг одоо 4 мөрчүүлэг уншаач. За. Микогийн хажууд хайр нь сууж байна. Милмитийн чи намайг харна уу миний хайр? Нүдэнд чин харагдахгүй ч гэсэн сэтгэлд чин би байгаа. Нус нулимстэйгээ холилдсон ч хайр нь хажууд чин шүү хайраа. Энэ гайхалтай 4 мөрчүүлэгний эзэн хүслэн тайцнаа өрж байна. Юу яриад байна? Тавтамаар сайдны нэвтрүүлгийн тайцнаа. Самано. Арамын түрги? Ясаа илэгнэ. За юуны өмнө танаа аз жаргалтай гэр бүл нэмсэнд баяр хүргэе. Баярлалаа. Өглөө битэр шинээр хүүхдээ авсан баха. Дахиад Тэгээд өглөөд идэг л таа. саяны Image Production-ы Fract кинон дээр цогцоогийн эхнэрийн дүрийг бас хүслэн гэж хэлсэн. Тий. Энэ нэрийг хий өгсөн. Энэ нэрийг бол ер нь бол бид нар бөөндөө ярилцаад тэгээ нөө дүрдээ ороход арай дөхөн байсан байхгүй. Хүслээ ингэж дуудахад над дамар тэгээд надтай хамт хосоолж тоглож байгаа нөө жирийн хувьд намайг хосоо гэж дуудах нь бас нөхрийн хосоо гэдэг байхгүй. Тэгээд дуудах юм бол аль аль нь битүү нөө хосоолж яг үнэшилтэй яг хосоолж яг үзэгчд харагдах байсан болохоор яг нэрээр нь дуудсан амар байсан. Багч жирийг үнсэлдэг хэсэгтэр баг чихнээс үнсчих гэсэн шүү дээ. Нэрийг хэлж байгаа болохоор нөө энергиээр шууд ингээл Гоё маа. Яаж жирийг дагаад авчих вэ? Сая хүслэнгийн царай айгуу сонь болсон. Гайхсан. Би хүслэнгийн фэн. Манай охин бас фэн нь TikTok дээр. Тийм бидний дагдаг хүслэн ер нь яг ямар мэрэгчлэлтэй хүн байдаг вэ? Маркетинг менежмент. Бизнес удирдлага төгссөн. Тэгээд мэрэгчлэрээ бол ажиллаг байгаа. TikTok-д л. TikTok дотор тэгтээ бас жоохон мэрэгчлээ ашиглаад ах шиг байгаа тийм. Цааш ер нь мэрэгчлэрээ ажиллана гэж бодож байгаа юм. Тийм миний мэрэгчлэл амар даваа талтай шүү дээ. Нөгөө бүх юмд аюу уяатан. Тийм болохоор юу ч хийжсэн л оролцсон миний мэрэгчлэл. Тийм болохоор мэрэгчлэрээ ажиллана гэсэн үг. Цогтойг хараад одоо бүр ингээд бүх юмыг хайрлж дурламаар санагддаг. Тэр мэдрэмжээсээ хуваалцаач. Тий. Юу болох юм бэ? Энерги тийм ээ. би ч бас чааг шүү Гэвч тийм ээ тийм. Хэрвээ хүслэнд ганцхан боломж олдоод цогтойгийн нэг зүйлийг өөрчил гэж тийм боломж олдвол чи яг юуг нь өөрчлөх вэ? Одоо мэдгүй томруулдаг ч юм уу те. Гэхдээ гарын булчин гин. Яа, шот мороо ядах шүү. Жаахан багсаж байна. Оник гэж. Багсчод өглөө. Миний болчих яа багсч байгаа. За юу юм аа? Шот алхаа нөө. Алхаа гинэ. Чи алхаа мэднэстэй шүү. Алхааг нь л юм уу та? Алхаа нь ямар вэ? Яах тийм. Миний алхах нэг санаа. Тавдаг юм. Хоёр мөрөн ингээд таваад. Ингээд намраад. Биш ташаас таваад тийм. Яадаг ч юм дээ. Алхаа гიშгээгэл ерөөс засч чадаагүй. Гэтэ сүүлийн үед гайгүй. Бид ер нь засаад байгаа. Засч ажиллаж байгаа юм биш үү? Арай гайг болчих. За баярлалаа. Хүслээ чамд одоо гадуур гарах боломжийг энэ залуу хэр их болгож байна? Бодохгүй л дээ. Алгадаг. Гэтэ нөгөө
би ч гэсэн зарим одоо юу гэдэг юм бэ? Бас хордог гэж байгаа юм. Чи жоохон ихтэй дээ гэж заримдаас хэлдэг. Тийм үстэй. Цогтоогүй. Гэхдээ би намайг Тэгэхээр чи бас сайн гардаг гэсэн үг юм шүү дээ. үгүй сайн гардаг биш. Чи хэлтэй. Хин тэмдэг амар барьж Таарч ямар хамаатай. Гэр орноо сайн цэвэрлэл атайхан байвал эртэл гарна шүү дээ. тий тэр үнэ. Байрал тагсаа Юу ч тааруулаад хийхгүй байвал байл тэгэл гарахгүй шүү дээ. уцаа салгаал. Хосын самбар гэж нэртэй тоглоомыг одоо гурлаа тоглоно. Манай хоёр хост нэг самбар авчираад өгөөрэй. За энэ дээр би асуулт асууна. Та бие биендээ харуулахгүйгээр тэр асуултын хариултыг бичнэ. Самбараа жоох ингэж харуулахгүй байх нь шүү дээ. Бичиж байгаагаа. Yes. Тэгээд бич дуусны дараа 1 2 3 тоолоод зэрэг харуулна. Хэр их таарж ийн гэдгийг л үзэх гээд байна л да. Ойлгомжтой тийм? За амжилт төсөй амьдрал руу н орж байгаа дуучлаарай. Өнгөрсөн сард хамтдаа хэдэн удаа гадуур хоолсон бай? 1 2 3 Энэ гарахгүй юм уу? Өнгөрсөн сард гэсэн шүү дээ. Өнгөрсөн сар чи арай 2 сард. 2 сард хоёул нэг тийш ороогүй юу? Хаашаа. Бэлгийн нарч гараагүй. Шингэрэл ороогүй лээ. Би нөгөө өөр хүнтэй ажил ярьж ирсэн. Ажиж ишээгаа. За Энэ нэг сарын бүхсөөр орсон нь яаччээ. заалччи. За эхний асуулт. За цогтоо минь анхаард юм шүү. За дараагийн асуулт. Тэ хүслэн самбраа нуугараа. Цогтоо хүслэнд хэдэн удаа цэцэг өгч байсан бэ? Нийт. За байж байгаа. 1 2 3. Дараагийн удаа манай нэвтрүүлгээр орохдоо энэний ард тийг нэмээрээ цогтоо. За. За 3 дахь асуулт. Өнгөрсөн сард цогтоо гэртээ хэдэн удаа хонсон бай? Хэд хоног тийм. Өнгөрсөн сарын 29 хоногт хэдэн цогтоо гэртээ хонсон бай? За баяр хүргэе. Гадуур оногч утсан бах та. Дараагийн асуулт. Сүүлийн 3 сар гэрж яриад бас. Ушаал өөр тоо гарах байсан уу? Дараагийн асуулт. Цогтоо сард хэдэн удаа хоол хийдэг вэ? Хийдэг. Гэртээ. Сард. Оо. Нэгээс тэг гэдэг нь Заримдаа бас Заримдаа хийх хийдэг. тохиол байна тий. 3 сард 2. өө нэрээ сүйд Өдрөлт 2 юм. бишгээ хийсэн биз дээ. Яг хатуу амар Чүр барыг 2 гэ бичиж. шүд өгсөн. Харамлаадах юм. За дараагийн асуулт. Хүслэн сард хэдэн удаа шопинг хийдэг вэ? Хаагаараа, нуугаараа. Гээ өрөдөлтэй шүү дээ. 1 2 3. Гү би хийзээ гарсан юм. Оо яана. Чи салаа орно гэж яхад түр эссэн юм. Өдөртөө Би аваагүй. салаан нь орчихжээ бас. Педикюр нь орчих. Тийм байна тий. Гэтэ тэр чи хөдөлтөө хийгээгүй шүү дээ. Хөдөлтөө авалт хийсэн байх гэж бодчих юм уу зөгтөө. Ахгүй ч гэсэн зүгээр орж хардаг Нөгөө байхгүй. кафе мөнгө гараад идэг болохоор. За дараагийн асуулт. Хүслэн өдөрт ойролцоогоор хэдэн TikTok хийдэг вэ? Сард Өдөрт ойролцоогоор. өдөрт Дундаж тоог нь 1 2 3. За баярлалаа таарж байна. Нэгээс 2. Дараагийн асуулт. 2020 онд хүслэн хэдэн удаа шоу утсан бэ? 20 онд шүү. Он гарсаар.
1 2 3. Би маргааш медс өдөр ахгүй тэгээд. Одоогоор гараагүй байгаа. Маргааш гарах болохоор би тэгээд. Энэ солонгойг өдөрсөн өдөр юм. Юу удаа 0 мод. Хариу авч ирээ. За. Тийм ээ. Гэтэ би ойр гараагүй байж байгаа л түрүү. За. Чи жоохон цаашаас. За дараагийн асуулт. Одоо би Цогтой хідэн төрсиктэй байна. За самраа нугаад бичээрэй мараахан. Дэжаар. Нэг 2 3. 12. Сүүл хоёрыг хайцсан шүү дээ. Оо шинээр нэмж авсан. Би бараа 15 гэж. Гэхдээ та айгуу сайн мэддэм шүү дээ. Тийм ээ. Тийм байна. За. Сүүлээс хоёр дахь асуулт. За. Хүслэн 7 хоногт хэдэн удаа усанд ордог вэ? Самраа нугаарай. 1 2 3. Яа тий 2 өдөр 2 удаа усанд ороод ирнэ цогтой. Яг нөгөө ингэдэг байсан. Одоо ийм байгаа байхгүй юу? Анх бол ямар цэмцгэр цэмэрч юм гэсэн. Яг суусан чи цөөхөн усанд орсон. За. Ой чи наад бодлоор өгдөг. Тийм ээ бас гоё бодож шүү дээ. Хамгийн сүүлийн асуулт. Сард хэдэн удаа секс хийдэг вэ? Дундчаа. Сүүлийн үеих үү? Яг оргил үе юм уу? За юу яа? Сүүлийн 3 сарын дунджаар авчидах уу? Сүүлийн 3 сар. За сүүлийн 1 сар алаавъя. Толгой иргэдэн За шүү тэгээ дээ. Сүүлийн 1 сар болж байгаа нь цөөдөө тийм. Олон харагдмаар байна. Сард. Сард. За окей сүүлийн сард. Йоо, ичээд. За ерөн зүгээр дундаж гэдэг тоогоол та авчаа гэж. За би мэдэхгүй шүү. 1 2 3. Энэ нэг 50 гэж хараагүй үстэй тийм. 5 гэж харсан байлгүй дээ. Би 10 цаг гэсэн байл хэвчээ. Энэ 5 сар юу илүү гал. Янз бүрийн ингэж авах. Самраа гэж нэг яриад байна. Хай өглөө гэж яриадсан үстэй. За баярлалаа. Хосын самбар тоглоом зорилттой оролцлоо. Тэгээ зөвхөн таяр дээр гэлтгүү хаасаагүй яг энэ асуудал угаасаа зөрүүтэй үед юм шиг үлээ. Одоо манай гэр бүл дотор төрсикний асуудал айгүй хурцаар хөндөгцсөн. Тэгээд би өөрөө ч мэддэг юм байл бас. За баярлалаа залуучууд. За баярлалаа. Сүүлийн асуултыг би цогтоод үлдээе. Та хэдийн үед одоо яг 20 цэрийн үед одоо карантин те кино театр ингээд ажиллахгүй байна. Ер нь уран бүтээлчд нэлээд чиний ярьж ирснээр технологийн дэвшилтэд холбогдох гэж хичээж байна. Би бас танаа өндгөн толгой кино IPTV-д орсон гэж сонссон. Энэ талаараа үзэгчтэй бас хуваалцъя те. За жижиг ах дээр одоо хамтарч уран бүтээл хийгээд яг 2 жил гарan 3 дахь жилийн дүр үзэж байна. Тэгээд битэрийн хийсэн 2 дахь уран сайхны кино. Тэгээ өмнө нь байд анжлыг хийжсэн. Одоо энэ өндгөн толгойтой хийсэн. Тэгээд энэ өндгөн толгойтой бас их л одоо бас тий байгаагаа шавхаж тэгээ бор зүрхээр ингэж хийсэн кино мөн байгаа. Тэгээ IPTV-д орсон. Тэгээд хүмүүсийг тухлан сууж таалан үзхийг уриалж байна. Энэ кино бол баруун Европыг үнэхээр яг байлдан дагуулсан. Тэгээд Солонгост яг солиоруулсан ийм кино шүү. Тэгээд яг бол илгийг бол яг авдаг кино гэж бодож байгаа. Яг би бол бас надад итгэдэг хүмүүс хэрвээ итгэнэ гэх юм бол би бол энэ киног даашаа сүүлийн үеийн киноноос хамгийн инээдтэй л гэж хэлнэ. Жижиг тайрын продакшн нэр юу вэ? Битэр төрийн бас байгууллага тамга тэмдэг авсан л та. Тэгсэн чинь
янз бүрийн нэр үүжсэн дандаа өмнө зохиодсон байт юм шүү дээ. Тэр наа чин байна гэдэг. Тэр чи мөрөөдлийн залуус, paradise гэдэг баахан нэг дандаа байна гэдэг. Тэгээд жижигэ цогтоол гэдэг нэр өгсөн. Жижигэ цогтоол төрийн бус байгууллага гэдэг. Залуучуудаа амжилт хүсье. Нэг бас сонирхолтой асуулт байна л да. Би анх танаа их нэрийг танаа продакшны нэг жүжигчтэй андуурдаг байсан. Хүмүүс тэгж ярихгүй нөө. Харин адилхан л гэдэг. Би өөртөө яг өөрөө бүр яг ингэж тэ хайж оолж бүр ингэж гамнаж авч суусан болохоор бүр тэг санахгүй байхгүй яг энэ хүн яг цор ганц л гэж боддог. Тэгээд адилхан гэдтэй яг юу нэтлэх юм. Хүмүүс ярьдаг уу те? Тий, хэд хэд сонсчихсан. Бүр андуурж исэн байхгүй. Энэ жижиг цогтойгийн ихнэр биш гэж ярьж исэн чинь намайг хүмүүс тулцсан хөөргөө авах шүү дээ. Манай ихнэр бүр илүү шүү дээ. Нэмого найзгаа бас эвгүй байдалд оруулчих юм байна. Ер нь бол айл сайхан бүсгөө. Гэхдээ Улаанбаатартайгаа ер нь бол сүүлийн хамгийн хөөрхөн охин бол Хүслэн гэж би боддог юм аа. Хүслэн чиний самбар дээр буруу үцнийг уучлсан баг. Нэг сонирхол төрөөд асууж байгаа шүү. Та хоёр хамт ямар нэгэн уран бүтээлд тоглох болов? Ямар дүр дөө. Мэдгүй. Ер нь хизээ нэгэн цаг. Тэр сайн нэг памперсны реклам тоглосон. Рекламууд тоглосон. Уран бүтээл реклам биш. Би памперсны чинь зүгээр сууж исэн л гин тоглол тоглолцсон. Нэг хавьяасаа гаргаагүй юу? Хүслээтэй магадгүй байж болно. Тэр бол уусаа хийгдэх нь бол ойлгомжтой. Энэ бол цаг хугацааны л асуудал гэж бодож байна. Хүслээ энийг яаж хүлээж авах вэ? Зөвшөөрөх үү? Дуртай. Киноны сандыг. Гэтэ нэг хүмүүс нь л гоё юм дорж чаддаг шүү дээ. Байж байгаа ганц хүчтэй юу? Тий. Тэгээд нөхрөөрөө сайн зааварчлахаа юу гэдэг бүх юмаа заалгаж байгаа л тэгэл нэг сайн дүлий гэж боддоо шүү дээ. Шууд гол дүр тоглох гэдэг юм. Аа? Шууд гол дүр тоглох гэдэг. Гол дүр нь нэг чухал шээ зүгээр дүрэл гаргах нь. Хизээ нэг өдөр үзэгч биднийгээ бас баясгана гэдэгт итгэж байна. Залуучуудаа баярлалаа. Хүсэж байгаа төлөвлөж байгаа бүхэнд нь амжилт хүсье. Late Night нэвтрүүлгийн шинэ дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бүгдээрээ гараа сайтар ариутгаад, хувийн хариу цэврээ сайн сахиад, хүслэн шиг олон удаа усанд ороод коронавиг даван туулцгаая. Баярлалаа та бүхэн. Дараагийн дугаараар уулзлаа баярлалаа.